За хин эхлэе гэж. За хин ч эхэлсэн яах вэ? Хоёулаа л тэгэл ярих юм ихтэй хүмүүс биш тий. Юу л вэ те? Ингээд хуваалцах зүйл байна, хоорондоо ярилцах зүйл байна, сониучлах зүйл байна. За тэгсэн чинь бит хоёр нэг уулзалтад подкаст хий гэдэг нэг юм сонирхолтой сэдв гарч ирээ. Тэгсэн чинь бүр хоёулаа хоёр талаас улаарал сэдвүүд нь орж ирэл. Тэгэл яагаад тэгсэн бэ гэдгсэн чинь дандаа ажилдаг сэдв нэг болцсон. Тэгээд ирдэг хүмүүс нь ч гэсэн ойролцоо зовлонгуудтай ирдэг болцсон болохоор гинт ер нь хоёлаа нэг хүнд ингэж ирж яхаар нэг юм точиг улиг болгон давтаж ирж яхаар сайхан олонд ингээ сайхан түгээгээд нэг мэдлгүүдээ туршлагуудаа хуваалцъя да гэд. Тэгээд яваад гэлсэн. Харин тийм. Тэгээд битүүрээ ярих сэдв бол өөрөө их сонирхолтой санагддаг. Тэгвэл яг уу хоёлаа эхлээд нь бас яагаад битүүр энэ сэдвийг ярихаар сонирхолтой вэ? Яагаад битүүр энэ сэдвээр ярих ер нь боломжтой гэж өөрсдөө үзэж байгаагаа нэг товчхон танилцуулах уу? Тэгээд подкастны нэр нь амьдрал утсан анианар гэдэг нэртэй. Тэгтээ бит хоёр сэтгэлээр залуу хоёр болохоор ингээл залуучуудтай гоё юм яриад тэдэртэйгээ гоё мэдлэг хуваалцал явах дуртай юм шиг байгаа. Тийм шүү дээ. Одоо жишээлбэл намайг залуу байхад ийм подкаст байсан бол, ийм эгчнэр байсан бол гэдэг тийм харамсал бол надад одоо хүртэл төрдөн шүү дээ. Миний нас бол нэлээд бас л дажгүй анианд насантай орцсон явж байгаа. Гэхдээ яг хуу бид хоёр чинь амьдрал үтсэн хоёр аниа гэд амьдрал үтсэн анианар бол монголоор дүүрэн тгий. Гэхдээ бид хоёрын цаана бас нэг юм нууц байгаа. Тэр нууцаа хоёлаа задлах уу? За. За бид хоёр чинь бол одоо би өөрийгөө жишээлбэл ярихад сүүлийн 8 жил мэргэжлийн коуч. Монгол улсад одоо манай Монгол улсад ч юм шиг. Манай Монголд ч одоо коуч гэдэг үг баг орж ирээгүй. Цөөн хэдэн хүн коуч гэдэг үгийг сонссон байх үед л би нэг коуч болсон. Яг уу азтай тохиолдлоор. Тэгэд одоо бол энэ коуч хийхдээ бол би маш дуртай. Чи хэдэн жил ажиллаж байгаа нэр? Би одоо 8 жил болчихлоо шүү дээ. Тэгээд 15 онд анх мэргэжлээ сонгоод тэгээд нөгөөтгийнхөө учрыг олохгүй хүмүүс коуч гэж мэдгүй мэргэжлийн нэр нь сэтгэл зүйч коуч гэж байгаа. Тэгсэн чинь коуч гэдэг нь юу ийдин гэхээр тэр болгоомоос хүн тайлбарлах гэж түүхтэй. Тэгээд сэтгэл зүйчээ тайлбарлахаар шар хадны ойлголттой нэг тийм галзуур саймаа оруулсан нэг тийм хүний тухай ярьж байгаа. Тэгсэн чинь уул нь бол ингээл хувь хүнийг хөгжүүлчмээр байдаг. Гэр бүлийн харилцааг нь хөгжүүлчмээр байдаг. Юун шар хадны ойлголт гээл. Харин яг нэг тийм анх өстой нэг ямар ч тийм калчер орж ирээгүй хүмүүс тийм сэтгэл зүйчтэй заавал юм ярих ёстой гэдгийг мэдхгүй. Одоо тэгсэн чинь харин өстой гоё болцсон шүү дээ. Хүмүүс чинь найз майзтай гэрийнхэнтэй ярьж байгаар ерөөсөө тийм хүнтэй л уулзсан зүгээр юм билээ гэдэг ойлголт орж. Харин тийм манайхан бас ойлголт айгүй өөрчлөгдөд байгаа. Ер нь бол өмнө нь ингээл нэг өөрт нь ямарваа нэгэн гэр бүлийн харилцааны, ажлын, найз нөхдийн ингээл нэг проблем тулгархад бол хажууд байгаа хүнтэйгээ л ярьдаг байсан. Одоо тэгсэн чинь бас тийм мэрэгжлийн тусалцаа авъя л да гэдэг бас. Тэд чинь тэгээд яг сэтгэл зүйчээ хийж чадах уугүй, тайвшруулж чадах уугүй, улам хэцүүдүүлчихвэл яг уу дараа нь асуудлаа шийдчих гоё болж явах чинь нөгөө асуудлыг өөртөө дахин чи тгээ үздэй гэдэг бол бас хэцүү үздэй. Үгүй тийш дээ. Бас нууц байсан чинь тавиар нэг задлчулаас ярих нэг хэцүү, байх нэг хэцүү. Одоо тэгсэн чинь коуч гэж нэг сайхан хүмүүс бий болцсон. Тэр хэдтэй нууцаа ярьчин, зовлонгоо ярьчин уйлдаг ч хүмүүс вэ те. Уйлна шүү дээ. Хөрхөн тэгэл уйлна гэдэг чинь бас тэгэл доторх юмаа тайлал. Йоо тантай болсон чи ямар гоё болчихоо гэж гардаг хүмүүс зөндөө идэв штэ. Тэгэл нэг урамтай болол би ч бүр хийж байгаа ажилдаа бас бахархаал, баярлал ямар азар юм ажилд орцсон л гэж боддөө штэ. Харин тийм. Түүнээс биш яг сая чамайг ярьж байхад бас саналаа намайг лав залуу байхад ингээл найзтай зовлонгоо яриад манай одоо нөхөр тэгсэн гэсэн гэхээр хамгийн түрүүнд тэгэл сал гэдэг үсэн. Би бол салах сонирхолгүй зүгээр бас нэг зовлонгоо хуваалцаад дотроо онгоолгоод учраа олцоод бас нэг гэр бүлийнхаа харилцааг нэг жигдлээд аваад явчмаар байдаг. Тэгсэн чинь л сал гэл эсвэл одоо тис гэл. Тэгээ зүгээр сууж тисмэргүй байдаг. Тэгсэн мөрчлөө салмааргүй байдаг. Тэгээд ингээл бит хоёр ингээл хаяа ажлынхын тухай ярьж итэл ингээл яг ийм хүмүүс орж ирж байгаа тэгж байгаа үз гэл ингээ ярихаар ер нь бас ингээл зовлон нэгтэй хүмүүс чих байна. Сүүлийн үед ялангуяа бүр ингээд бодолтой орооцолтцсон яахаа мэдэх болсон хүмүүс их орж ирээд тах тусам бүр ингээд бит хоёр ер нь одоо нэг ганц хүнтэй ажиллах биш ер нь нэг юм олон хүнд л болох нь тэр мэдлэгээ туршлага хуваалцчмаар санагдаад олон хүмүүсийг бас нэг юм сэтгэл санааны дарамтнаас нь гаргачмаар санагдаад
Тэгээд нэг хүү подкаст гэж явцсан шүү. Тэгээ ямар ч байсан подкастаа эхлүүлж байна. Тэгээ би харин түрүүн жамайг бас ярьж байхад бодчихлаа. Анх чинь би чинь коучинг авах гад хүн орж ирэхэд бол бараг л эхний 10 15 20 минутыг коуч гэж юу вэ гэдгийг тайлбарлаж явдаг байсан. Тэгээ эхлээд нь бол би чинь бас их номын үгээр тайлбарладаг байлаа шүү дээ. Яг мэрэгжлийнх нь үгээр. Тэгсэн чинь сүүл рүүгээ тэр хайрын тэр хүний 15 20 минут шүү дээ. Тэр уулзалтынх нь өстэй айгүй энгийнээр яг саяны чиний хэлдгээр тайлбарладаг болсон шүү дээ. Бодлын зангилагийн тайлхад туслана. Яа гэвэл хүн болгоны бодлууд бол зангирна шүү дээ. Нэг биш нэлээд хэдэн зангирна. Зарим зангилаанууд нь бол нэлээд бас ноцтой зангилаанууд байгаа. Тэгээд тэр чинь хүн өөрөө бол тайлждаггүй шүү дээ. Тэгээ битүүрийн сонирхолтой гэдэг нь бас их сонин нэлцэн хоёр байгаа. Яасан гэж хоёулын нэгтлэн хийжсэн байгаа. Ингээд дараа нь ингээд сонсоход. Тэгээ явж байгаад нэгтлэндээ угаасаа дурггүй болоод ер нь бүтэхгүй болоод энэ миний ажил биш гэдгийг шийдэд. Тэгээд хоёулаа тусдаа нөгөө нэг мэрэгчлэр явцсан. Хамгийн сонирхолтой. Тэгээ битүүрийн холбоос нь бас юу гэсэн чинь болор ихч минь миний хаддам ихч. Би бэрнэ. Тэгсэн чинь бүр яг нэг зан аашаа авалцаад яриа таарсан, мэрэгжил таарсан, зовлон мэрэгжлийн зовлон таарсан хоёр хүмүүс. Жаргал зовлон нэгтэй хүмүүс цоглорч зүгээр гайхаад тэгэл бас аттай хоёр шүү дээ. Тийм. Ямар ч байсан ингээд мэрэгжил нэгтэй хүнтэйгээ бас нэг зовлон жаргалаа хуваалцах, заримдаа бас өөрийгөө хурцлах хэрэгтэй гардаг штеп. Чи өөрийгөө хурцлж ээж, өөрийгөө сайжруулж ээж л хүмүүст илүү гоё тусалцаа үзүүлж нөгөө бодлын зангилааг энэ богино хугацаанд олон зангилаа тайлахад нь туслана. Тэгэхэд бол тэгээд хоёулаа тустай явж байгаад нэг мэдсэн чи яг адилхан ижил төстэй замаар явчихсан. Тэгээд учир нь гэж тустай явж байхдаа би бинийгаа юу хийдгийг мэдэхгүй бараг 4 жил явчихсан. Тэр чинь нөгөө чи тийм юм идэв. Муу би юм идэв штэ. Чи явж бараг төстэй юм хийгээд яваад байгаа бараг сүүлийн 2 жил мэдсэн юм шүү. Тэгээд сүүлийн 2 жил чинь тест тий хоёулаа чинь жинхэнэ хошуугаар нийлүүлэл хаяач бүр ярилцаал буу халаал инээлтэл гоё өстө жинхэнэ сонирхолтой яриа өрнүүлдэг болчиход байгаа юм аа. Тэгээд миний онцлог болохоор би нөгөө аура онцлогоо хийдэг. Тэгээд аура онцлоготой сэтгэл зүгээр тайлцсан болохоор их амар нөгөө сэтгэл зүйн зовлонгууд нь шууд гараад ирчдэг. Тэр чинь одоо сэтгэл зүй чинь онцлогоо хийх гэж бас их зовдөг шүү дээ. Бөө нэг 2 3 удаа уулзч муулчиж хитэн цаг алдчихж авраад болохоор шууд гараад ирчихвэл нэг үдлээ амар. Тэгээд тэр нь надад бас их таалагдаад бүх сэтгэл зүйч нар, коуч нар ингээл авраа сурчдаг магтаал гэж боддог байдаг шүү дээ. Тэгээ авраа чинь бас бүх эзотерик одоо энэ далдах ухамсар юм дээр хамгийн шинжилгаанаар батлагдсан гэж үздэг болохоор хүмүүс ч Монголд их танигдсан авраа гэхээр бүгдээрээ л мэддэг. Тэгэхээр их амар. Тэгээд бит хоёр ч одоо цаа ерөөсөл олон түгі подкаст хийгээл явчлаа да. Зя тэгээд юу гэж хойлаа гэж. Гэхдээ харин одоо өөрсдийгөө ингээл танилцуулаад яаж ингэ явж байгаад энэ одоо подкаст хийх дээр ирсэн бэ гэдгийг одоо яриад байна. Зүгээр яг би бол ном унших дуртай. Багасаа ном их уншдаг байсан. Тэгээд надад бол одоо би энэ номын үзэсгэлэн болдог шүү дээ. Үзэсгэлэн худалдаа талбай дээр хавар нэг болдог, намар нэг болдог. Дундуур нь ингээл тэр болгон дээр би заавал очдог, заавал ингэж ирэхдэг. Дээрэс нь номын дэлгүүрүүдээр явдаг. Тэгэхэд бол сүүлийн за нэг 3-4 жил юм уу да. Яг энэ хүн өөрийгөө хөгжүүлэх талаар зөндөө олон номууд ороод ирчих. Гоё номнууд ч ороод ирчих яах вэ? Зөндөө гэдэг нь бол яг манай Монгол руу орж ирж байгааг л харах юм бол тэгээд тэр номнуудыг ингээд уншаад тэг эхнээс нь дуустал нь уншаад сууж идэг хүн бол одоо орчин үед бол байхгүй шүү дээ. Тэгэхэд бол бас тэр талаасаа бас би яг чамтай адилхан тэр бодол төрсөн юм аа. Энэ номыг би уншицсан. Дээрэс нь энэ номны цаана би нэлээд хэдэн ном уншицсан. Нэлээд олон жил ажилласан. Тэгэхээр энийг ингээд олонд хүргэх тэр номыг унших завгүй хүмүүст зөвхөн цаад ухааны, утгын, Монголын нийгэмд, Монголын соёлд, Монгол хүний тархинд ингээд буух тийм хэмжээнд нь хүргвэл гоё юм да гэж би боддог. Бас бодоод нэлээд хэдэн жил болсон. Бас миний бодлоор бас ингээл сэтгэл зүй гэхээр нэг тийм хэцүү ингээл интроверт, экстраверт шиг ингээл яг тэр сонгодог сэтгэл зүй чинь нэг юм онлын үг гэхтэй байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйг аль болохоор энгийнээр өдөр тутмын үгээр нь ингээд тайлбарчаар хүмүүс нэг ингэдээс юм гэдэг ингээд юмнууд нь орж ирдэг болохоор бит хоёр аль болохоор энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээнэ. Тэгэхээр цаашдаа маш олон сэдвүүд гарч ирнэ, маш сонирхолтой юм гарч ирнэ.
гол нь тэгээ өдөр тутмын амьдрал тохиолдож байгаа юмнуудыг ярих их сонирхолтой байгаа. Тэгээл одоо охтууд ч одоо 25-аас дээш охтуудын ямар зовлонгууд байна, ямар асуудлууд байна. Бүгдээрээ ингээл дандаа нөгөө ирдэг хүмүүсийнхаа кейсүүд дээр гэдэг нь одоо тохиолдлуудаар нь харж хагаад тэгэл энийг ингэж болно штэ гэдэг юм бас нэг хүн дэш ингээл ядаж 10 хүнд мэдгэчих юмсан гэдэг тэр сайхан одоо энэ зорилго маань сэтгэл маань улам өргөжих болтгүй. Харин тийм. Тэгээ бас чивтэр бас нэг охтууд гэж яриад байгаа. Тэрийгээ бас нэг жоохон тодруулсан дээр юм болов. Бид хоёр нэлээд олон удаа ярилцж байгаад 25-аас 35 насны залуу эмэгтэйчүүдэд ялангуяа чиглэсэн, зориулсан одоо подкастуудаа энэ одоо хүмүүс рүү зориулъя гэж бас бодож байгаа. Яад гэвэл энэ 25-аас 35 насны чинь чивтэр өөртөө тулсан шүү дээ. Хамгийн эмэгтэй хүний хамгийн өндөр ачаалттай нэг талаасаа нөгөө талаасаа хамгийн эмзэг үе нь байдаг. Тийм тэгээд энэ үед нь бас нэг тэр чинь тэгэл өөрийгөө олох хажуугаар нь гэрүүлтэй болохгүй, хүүхэдтэй болохгүй, тэгснээс карьер хийчмээр байдаг, бусдад танигдчмаар байдаг. За ишүү хадмууд байна. Тэгсэн чинь юу хадмууд гэрийнхэнтэйгээ ч учруулж байгаа мүү гэж тийм шүү дээ. Ээж автагаа тийм. Явж өгнө шүү дээ. Тэгэхээр чинь бидний яг энэ ингээл амьдрал тохиолж байгаа зөндөө асуудлууд байгаа. Тэдрийг ингээл сайхан энгийнээр тайлбарлал, зарим нь инээдтэйгэрч тайлбарлал, хүнгийн хэлбэрээр ойлгуулах тусам гоё санагдаад байна. Харин ямар хамгийн гол нь тэр шүү дээ тий. Одоо тэр гоё мундаг номнуудыг уншаад хүн бол тэгэж удаа нэгдүгээр тогтгоо хоёрдугаар тэр одоо үг хэлхийг ойлгохгүй. Тэгэхэд бол чи өдөр чинь бол өөртөө айгүй гоё ярих дуртай хүмүүс ярихдаа бас ёстой заримдаа инээдтэй ярина, заримдаа гүн тий яг ингээл ноцтой ярина. Тий санаа оноо аавна энэ хүнд ингэж тайлбарлчих юм яг чамаас сонссон чинь болчлоо гэж би бинээс эвгүй сэдв аавна тий. Тэгээ яг хуу эцсийн бүлэгт бол хойчи өдрийн дунд бол 16 жилийн туршлага байна шүү дээ тий. 16 жилийн туршлага гэдэг нь ягаад тустай 88 гэж хэлээгүй нийлээд 16 гэж байгаа гэхлээр бид төр чинь бас аль альныхаа туршлагыг хуваалцж агаад илүү яаж хүрэх үү, яавал илүү ойлгомжтой байх уу гэдэг дээр бас ухаан санаагаа нийлүүлээд байгаамаа. Тий, тэгээд нэг талаас нь ингээд мэрэгжлийн коуч талаас нөгөө талаар нь би энергийн талаас нь ингээд тайлбарлаад тэгээд нэгцэн юм нь болохоор сэтгэл зүй болоод тэгээд сайхан ингээд тэр чинь бас ганцхан ингээд өнцгөөс тайлбарлахаар бас ингээд жоохон нэг хүн ойлгоно нөгөө хүн нь ойлгохгүй хоёр талаас нь ячвал ядаж хоёр хүн зэрэг ойлгочих шүү дээ. Нэг нэгээ нөхөөд тий. Тэгээд ер нь бол тэгэл хүн гэдэг чинь сэтгэлийн амтэн шүү дээ. Манай монголчуудын тий одоо монгол ухаанаар бол хүн бол сэтгэлийн амтэн тэгэл сэтгэл нь гутарсан, сэтгэлээр унсан, сэтгэл нь тавгүй гэл ингээд тийм байх юм бол одоо яаж аз жаргалтай сэтгэл дүүрэн амар амгалан амьдрах вэ тий одоо бид нар өөрсдөө бас туулж үзсэн. Тийм болохоор тэгэл за тэгэхээр өстө подкастаа нэлээл тайлбарлчлаа та нарт тийм дагаараа бидрийг дагаараа зөндөө олон та нарт хэрэгтэй гоё мэдээллүүдийг бид нар бэлтэж байгаа шүү хуваалцсан шүү бид хоёр өөрөө энэ юунда подкастт бүр хамгийн сэтгэлээ зориулах шинжтэй байна хоёулаа энийг бүр асарч хийх гэдэг байна тий хоёулаа дурлж хийж байна тийм болохоор тэгээ та нар маань бас дагаарай сонсоорой хэрэгтэй үед нь бол бас хэрэгтэй мэдээллүүд нь гарч ирэхэд бол тий бид нар нүүр тулж уулзаагүй ч гэсэн хин нэгний амьдралд бол бас нэг гэрэл асааж ин гэдэг бол битэрийн хувьд бол бас чи нэг сэтгэлийн дуудлага юм шиг байна тий сонгоо тий за тэгээ та нартайгаа ингээд ихнийхээ танилцуулга хийсэнтэй битэр маш их баяртай байна тэгээд илүүлчлээ шгүй гэдэг тэгээд дараагийн нэгдүгээр эпизод дээр уулзцгаая